예수는 그리스도. Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатанаа зайл. Ариун сүнсний дүүргэлт. Дэлхийн илгээлт. Сайн мэдээ, энэхүү сайн мэдээ та бүхний биеийн дотор мэдрэгдэж шалгагдах тэр үед бид хариулт бас эрүүлийн дотор орох болно. Бидний саяхан үтсэн байгаа энэхүү итгэлийн учил таны биеийн дотор сэлэгдэлгүйгээр бид амьдралаа үүгээр амьдрахгүй байх юм бол тэ миний дотор хорон муу нэгэн амьдарсаар байна гэж бодоход болно. Бидний дотор зөвхөн би гэдэг хүн л амьдрдаггүй хийгээд ертөнцийн суурьаас өмнө энэ дэлхий дээр хөөгдсөн байгаа буусансны илэрхийлэл болох харанхуй хоорсон эмх замраагүй байдал энэ дэлхийн хүн бүрийг хутсан байна. Тэхүүн төрлөختөн тэрхүү нөхцөл байдлын дотор эдэн цэцэрлэгийг үлэн авсан ч эдэн цэцэрлэгээ сахиж чадалгүйгээр түүнийгээ булгаалгаж түүнээс хөөгдсөн билээ. Энэхүү харанхуйн хүчний эрх мэдлийн улмаас Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу хүн төрлөختнийг бүтээсэн. Тиймээс муу сүнсний хүчийг нураах хүч чадал нь Бурхан бидэнтэй хамт байгаа гэх тэрхүү амлалтын гэрээ юм. Тиймээс Эхлэл 3:15 тохишлаар дамжуулан тэрхүү дайтах тэмцэх системийг Бурхан бидэнд өгсөн байгаа. Бид энэхүү тэмцлийн системийг ойлгохгүй юм болвол хичнээн олон жил мөргөл өргсөн ч бид жинхэнэ амжилтыг авч чадахгүй хийгээд Каин мэд төөрөгдөн амьдарсаар үе олон итгэлийн бос соёлоодыг бий болгож Бурханыг эсэргүүцэгч нэгний байр сууринд очдог байгаа. Итгэлийг ойлгохгүйгээр мөргөл өргөдөг хүмүүсийн үр сад бол Нефилим хийгээд Тэнгэрээс хаягдсан байгаа хормоо сүнсний хүч чадал хүн бүрийн махан биеийг эзэрхийлснээр бүгд Бурхан байхгүй мэд амьдардаг. Миний дотор амьдрагч тэр хорон муу нэгэн хүсэл шунлаар л биднийг хөдлөгж энэ дэлхий дээр Бабелийн цамхаг барихаар л амьдрахад бүх өдрүүдэд зориулахад хүргэдэг. За их алдартай хүн юм байна л да. Топ стар дэлхийн өөрийнх нь дотор ийм диавол чөтгөр амьдраад байгаа юм шиг санагдаж байна гэж хэлсэн байгаа. Тэрхэн асар их хөрөнгөтэй хүн юм байна. Тэгээд олон улсын тусламжийн үйлчлэлүүд ч гэсэндээ асар их хийсэн хүн. Тэгсэн хэрнээ тэрээр уйлан байж миний дотор хорон муу сүнс байна гэж хэлсэн байгаа. Тэг хүн ингээд идэж ууж түүнийгээ гаргаж махан биеэ цэнгүүлэх зүйлс хийхээс илүү амьдрал хүний хувьд илүү өөр зүйлийг хүсгээ болсон байдаг. Бидэнд харин Бурханаар дуудагдсан учир шалтгаан бий. Бурхан Авраамыг дуудсны адил өнөөдөр итгэлийн хүн та биднийг бүгдийг дуудсан байгаа. Авраамыг хүлээж авсан байгаа. Амлалтын гэрээний тэр урсгал
Исаак, Яаков, Йошуа, Даниэл тэ өрөөдмаар нь үе дамжиж явсаар байгаад Ром анхны чуулган Европ дахь сайн мэдээ хинхүү түнчлэн Аз дахь сайн мэдээгээр дамжуулан Солонгос тэгээд бидэнд ирсэн байна. Загалмай дээр бүхий л ажлыг дуусгасан байгаа тэр Есүс Христ өнөөдөр энэ амралтын өдрийн эзэнтэй байх болтугай гэж өрөөж байна. Амралтын өдөр бидний эзэн болсон байгаа Есүс Христ тэг хүмүүсийг хорон мууг сайнаар сольж өвчтөлүүдийг эдгэж байгаа байтал тэр сайн зүйлсийг хийж байгаа Есүсийг алхахыг оролдож байгаа тэр үзэл санаа бол шашин юм. Өнөөдөр Лук 8-6 дугаар бүлгийн 6-аас 11 дээр гарч байгаа эшлэл байгаа. Тэг магадгүй цуглаан дотор ч гэсэндээ Христ Есүсийг мэдэж таниад өөрснийхөө өнөөдөр хүртэл амьдарч ирсэн байгаа хувь тавилангаа өөрчилж шинэ хүч сорих, шинэ мөрөөдлийг эхлүүлэх гэж оролдох үед нь дургуутсаж байгаа хүмүүс нь цуглаан дотор байдаг. Гэн өөрөө хорон муу сүнсний ажил юм. Тэг бид төрлөхөөс минь бидний дотор байсан хорон муулаг, сатанлаг үйлдэл санаагаа өөрчлөн шинжлэхгүй юм болвол бидний хинэн ч тийм ойдгүй нэгэн болох боломжтой юм. Өнөөдөр Библийн эшлэл дээрээс харвал амралтын өдөр Есүс өвчтөе хүнийг эдгээж хүмүүсийг хооллож сайн зүйлсийг хийж байтал сайн зүйлсийг хийсэн байгаа Есүсийг алын хорлыг гэдэг бодол яаж амийг дамжуулдаг хүний дотор орж чаддаж байгаа бэлээ. Хүний дотор байгаа хорон муу сүнсний бодол санааны улмаас тэдгээр зүйлсүүд хүний дотроос илрэн гардаг хийгээд хүн бүр тэрхүү миний бодол гэж бодож байгаа сатаны бодолдоо хууртаж амьдарсаар байгаад энэ амьдралдаа үе олон тохиолдохгүй байхч боломжтой байгаа үе олон зовлонт асуудлуудыг туулан амьдарсаар өдрүүдэд дуусгадаг хоосноос хоосон зам. Хоосноос хоосон яваад амьдраад үцхэд юу ч үлдэхгүй хоосноос хоосон байдал үлдэх тэр бүх зүйлийн төлөө бүх хүчээрээ тэрчлэн амьдардаг. Тэг хүний үгсийг үг болгоныг зүрхэндээ суулгадаг хэрнээ Бурхны үгийг нэгийг нь ч тогтоох бодолгүй байдаг бидний энэ зуршил бол бидний дотор байгаа хорон муу зүйлийн үндэс суураас болдог. Эдгээр бүхий л зүйлийг шийдвэрлэх арга бол Есүс Христ гэдэг тэр зөвхөн тэр нэрийг дуудах, зөвхөн тэр нэрийн төвлөрөх юм. Зөвхөн тэр нэрийг дуудан төвлөрөх үед Христ Есүсийн дотор хамгийн болон ариун сүнсний хуулим нь үхлийн болон нүглийн хуулиар биднийг хүлсэн байгаа харанхуйг нураадаг. Тиймээс Бурхны ариун сүнс Есүс Христийн нэрний хүч чадлыг өмсөж өөрийнхөө доторх хорон мууг, бузар сүнсийг, муу сүнсийг хүн зайлуулах үед Бурхны хаанчлал та нарын дунд орших болно гэж хэлдэг. Энэхүү учир шалтгааныг мэддэг нэгэн залбирлын дотор ордог. Тиймээс Үйлс 1:8 зөвхөн ариун сүнсний дүргэлтийг хүлээж авдаг. Тийм нэгэн нь могооны толгойг бэсгэх хэрэг мэдлийг хүлээж авдаг. Тийм нэгэн хоосон дэмий замаар явдаггүй хийгээд газрын хязгаар хүртэл Есүс Христийн гэрчлэгчийн замаар алхах болно. Үүнийг одоо чуулганууд хийхгүй. Тийм сүнслэг эрх мэдлийг тунхаглахгүйгээр
чуулганууд эсвэл одоо ийм шашинлаг хэлбэртэй альва байгууллагууд нь ном уншуулах юм шиг мэрэг төлөг сахил санваар тийм л зүйлсүүдийг илэрхийлэн гаргаж үйлсээр байна. Өөрийгөө орхихгүй юм бол Есүс Христийг хүлээж авч чадахгүй. Бидэнд өгсөн байгаа Есүс Христийг дахин өөрийнхөө аврагч болгон баттайгаар хүлээж авсан тэрхүү мөрөглийн цаг байх болтугай гэж юрууж байна. Тэгэж байж гэмээн бид хуулийн гинжнээс чөлөөлөгддөг. Бид одоо хууль зарчим, хуульчлагдсан итгэлийн амьдрал дотор автах юм бол миний дотроос өхүүлэх зүйлсэл гардаг. Тэгээд яг фарисеучуд шиг өөрсдийг нь аврах гэж ирсэн байгаа эзнээ загалмай цовдулсан байгаа тийм байдал бий болох болно. Тэд Библийг л мэддэг хэрнээ Библийнх нь яриад байгаа тэр үг нь хэний талаар ярьж байсан бэ гэдгийг мэдээгүй юм. Тиймээс бүх хүн төрлөختний аврагч Бурхан энэхүү бидний дотор байгаа хормон нэг хүч бяцгшгих эрх мэдлийг өгсөн байтал түүнийг хүлээж аваагүй учраас бүх дэлхий дайн, дажин, үзэн ядал, хорсол, булаан эзлэлтийн дунд бүх эмх замбраа нуран унж байна. 그래서 율법의 굴레에서 벗어나지 못하는 사람은 자기 의를 갖고 사는 겁니다. 자신의 의, 괴. хууль дүрмэнд автсан хүмүүс нь өөрийнхөө зөвхт байдал гэдэг тэр хэмжүүрээр амьдардаг байгаа. Өөртөө төвхтөө шашинлаг тэр байдлыг үүсгэн бий болгоно гэсэн үг юм. Эхлэл 1:2, Эхлэл 3:5-6 гэх мэтчлэн сайн мэдээний уг гол үндэс юм уу? Энэ дэлхийн харанхуй хүчний эрх мэдлийн талаар мэдэхгүй бид цуглаанд явах юм болвол Есүс Христэд итгэдэг гэдэг итгэлийн нэрээр боосон ямар нэгэн шашинлаг хүн л болж хувирдаг байгаа. Бурхан хэрвээ миний эзэн болох юм бол тэр хүн бүх зүйлээ бусдад бүх зүйлээсээ няцлж Бурхан түүнийг өргөмжлөх болно. Бидний энэ хатуурсан ийм итгэлийн харанхуй бодол санаанууд Христийн нэрээр нуран унж шинжлэгдсэн өдөр байх болтугай. Хүмүүс хууль дүрмийг маш сайн чийжилдэг. Хууль 10 хууль гэх мэтчлэн Библийн хууль дүрмүүдийг тэд нар маш сайн цээжилдэг хэмээн тэрхүү хуулийг өгсөн зорилго нь юу вэ гэдгийг орхигдуулдаг. 10 хуулийг өгсөн зорилго чи тэр 10 хуулийг хүн төрлөختөн бүрэн сахих боломжгүй гэдгийг мэдэж тиймээс Библиэд хэлсэн байгаа эзэн болох Есүс Христийг хүлээж авах тун. Хэрв тэгвэл Христийн доторх амийн болон ярим сүнсний хууль нь бидний доторх нүглийн болон үхлийн хууль
хүнийг өхөөлөх тэр нүглийн үхлийн хууль нь Есүс Христийн нэрээр таслагдах болно. 그래서 율법의 목적이 바로 Хуулийн зорилго бол 이처럼 Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн тул энэ нь түүнд итгэгч хүн бүр мөхлийг хүзэхгүй харин амьынхийн амийг хүлээн авахын тулд юм а гэдэг үг юм. 십자가 피 흘림의 그 Загалмай дээрх цусаа урсгасан тэр үйл явц тэр Есүс Христийн загалмай дээрх цус биднийг хочиж байж бид шин зан чанар дотор Бурхны шин хүн болон төлөвшдөг. 그래서 오늘날 수많은 종교인들은 가면을 쓴 채 지금 예배만 드리고 있을 뿐입니다. 그래서 가면을 쓴 자들의 정체는 자기 의에 중독된 자들이라고 말합니다. Өнөөдөр олон Христэд итгэгч нар 창세기 1장 баг өмсөж амьдарч байгаа. Өөрийн зөвхт байдал гэдэг. 그래서 그들은 살아가는 여정이 혼돈입니다. Тэгээд өөрийнхөө зөвхт байдал эмх зэгцийг урдаа барьдаг хүмүүсийн амьдрал нь яг үнэндээ хамгийн эмх замраагүй байдаг. Бүхэлд нь харвал амьдралынхаа итгэлийнхаа төвийг алдсан учраас тийм болдог. 자기 의를 가지고 사는 그 괴물이 끊임없이 중심을 잃어버리게 만들고 방향 감각을 갖지 못해요. Тэмо сүнс бидний дотроос үргэлж ярьсаар биднийг амьдралынхаа төвийг алдахад хүргэдэг. Үргэлж чиглэлээ алдахад, зөв чиглэлээ алдахад хүргэдэг байгаа. 오늘 창세기 3장 15절이 가지고 있는 여러분은 창세기 3장 15절 하나님이 부르신 것입니다. Өнөөдөр Бурхан Эхлэл 3:11 амдаг данглал дээр ирсэн байгаа Есүс Христ Бурхан таныг дуудсан. Тэрхүү Бурханаар дуудагдахгүй юм бол өгсөн хүнийг хооллож байгаатай адилхан амьдралыг өнгөрүүлнэ гэсэн үг юм. 그래서 지금 사회의 문제가 심각해져. Хорон муу нэгэн итгэлийг амийг хүлээж аваагүй мөр сүнсний нөлөөнд дотор байгаа хүмүүс сайн хооллохын хэрээр энэ нийгэмд асар их асуудлууд үүсдэг байгаа. Тэгээ бид энэхүү нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Есүс Христээр дамжуулан дуудагдсан хүмүүс. 그러나 창세기 1장 2절에 죽은 자들에게 밥을 주는 것처럼 큰 문제가 그래서 이 괴물들이 죄 사함 받은 줄 알고 지금 껍적거리면서 온갖 범죄를 다 만들어내는 거예요. 그들에게 종교를 심어주니까 해결할 능력이 Хүмүүс шашин дотор байлаа гэд асуудал шийдвэрлэгдэх боломжгүй. Энэ дэлхий дээрх хамгийн их мөнгөтэй хүмүүс өөрсдийгөө хоормоо гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийнх нь биед хоормоо оршин байгаа гэдгийг тэд мэддэг, тэд хүлээн зөвшөөрдөг. Тэгж илэрхийлэн хийсээр байгаа хэрнээ чуулган тэдэнд сайн мэдээг өгөхгүй байж тээ.
Будын шашин бол тэдэнд үүлийн үр гэдэг оюун санааны шин зарчмыг өгж байгаа. Тэгээд үргэлжлээд үүлийн үр гэдэг үгний улмаас шүн болгон амьдралдаа хэдий амжилттай мэт харагдавч үргэлж сүнслэг ачааг үрж амьдрч байна. Энэхүү шашны хүнд ачааг үүрсэн байгаа хүмүүст бидний эзэн Есүс хандаж хэлэхдээ хүнд ачаа дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ирээ гэдэг. 지금 힘을 얻고 있으니 그 하나님의 숨결과 그 힘으로 사람 살리는 그리스도인들이 되기를 축복합니다. За тиймээс Христийн тэр амиар бусдыг амьдруулдаг нэгэн болох болтгоо гэж өрөөё. 그리스도를 진짜 여러분 날마다 먹으면 성령 그 하나님의 나라 그 축복이 시작된다. Иесус Христийг өдөр болгон ууж идэх юм бол ариун сүнсийн нэгүсэл тэр ерөөлийн амьдрал Бурхны хаанчлал нэгдэх болно. Иесус Христийн нэрэн дотор байдаг амийн хүч нь бидний дотор зориулалт болон ирдэг байгаа. Өөрийгөө үгүйсгэж загалмайгаа өөрөх зориулалт. Ам бол зориулалтыг гаргадаг байгаа. Харин тэ олон чуулганууд амийн сайн мэдээ зориулалт гэдэг хоёр зүйлийг хоёр өөр сэдэв болгон хуваасны улмаас энэ шашинлаг хэлбэртэй өдрүүд болж аль эсвэл нэг юм амьдралны юм нэгдсэн юм цогц биш болсон хийгээд мөрөөдөл нь тусдаа, ажил нь тусдаа, цуглаан нь тусдаа, итгэлийн амьдрал нь тусдаа иймэрхүү юм бүх юмаа ингэж тус нь авч явдаг ийм итгэдэгч юм шиг, итгэдэггүйч юм шиг ийм цуглааны амьдралын хэв маягуудыг цуглаанууд зааж байна. 어떻게 됩니까? 불신자와 똑같은 수준으로 전락하는 겁니다. Бид нар амийн ам хийгээд зориулалтыг хоёр өөр ойлголт болгоод хувааж заах юм болвол цуглаан нь бусад шашнаас ялгарах юм байхгүй. Тэгээд хүмүүсээ энэ дэлхийн хүмүүсээ яаж одоо тэгэж дистаралалд оролдог, уралдаанд оролдог вэ гэхээр энэ нийгмийн үйлчлэлийн оноо, энэ сайн хүн, энэ муу хүн гэдэг тэр баягаар ингэж уралдаан шиг ингэж хүмүүсийг ийм хонь мал нохоо шиг ийм байдалтай оюун санааг нь удирдах байгаа. За шинэ гэрээний үйлчлэгэндээ Есүсийн дэлхий дээр ирэх үед Есүсийг хэн алсан юм бэ? Үл итгэгч нар алаагүй. Ромын цэргүүд тэг харь улсынхан үгүй шүү дээ. Израилийн ард түмэн тэр тусмаа бурханд итгэдэг гэж байгаа хуулийн багш нар үгийг заагч тэдгэр хүмүүс Есүсийг загалмайд цовдлсон биш гэж үү? Тэддээ өнөөдөр энэ цагийн үед нэг л их бибинийгээ хүлээн зөвшөөрдөг уужим сэтгэлтэй хүмүүс нэгдсэн шашин WCC хөтөлгөөн бүх шашин бибинийгаа хүлээн зөвшөөрөх гэх мэтчлэн элдв сонин шашинлаг зүйлсүүдийг хийсээр байна. Өнөөдөр та бүхэн ч болтугай энэ хүч системээс сугаран гараад Бурхны хүүхдэл болоосай гэж өрөөж байна. Тэг чуулганууд өнөөдөр хүмүүсийг яаж одоо татдаг вэ гэхлээр хоол талахаар татаж байгаа. Өгсөгөөгүй цуглаанд ирүүл өрөөгдөн, мөргөл дөрвгүүл өрөөгдөн, өргөл дөрвгүүл өрөөгдөн, цуглаанд явбал лото ээж цуглаанд хожин тэ нэг иймэрхүү.
дээр үед манай цуглаан ч гэсэн нэг хүн хаанаасаа сурсан байгаа юм. Тийм итгэж сурсан байгаа. Ирчээд надад нөгөө нэг суглаа суглах гэж байгаа юм. 5 одоо тоо надаа хэлээд өг гэж байгаа. Бүр ойлгоогүй би. Тэгээ тэгж тиймэрхүү маягаар манай цуглаанд явж байсан хүмүүсийн нэгэн ч удаа энд үлдээгүй шүү. 너는 어마어마한 권세도 가지고 있는데 네가 지금 배가 없고 줄인다면 돌덩어리를 가지고도 빵도 만들어서 먹을 수 있는 수준. 순리를 영리로 바꾸려고 하는 이 사탄의 계략입니다. Сатан ч гэсэн Есүсийг чи чулуунуудыг талах болгож чадна шүү дээ гэх мэтчлэн сорж байсан байгаа. 빵이 될 줄 믿습니다. 빵이 될 줄 믿습니다. 믿습니다. 막 이러고 있는 거예요. Тэг хүмүүс өөрийнхөө ганц ходоодыг тэжээхийн тулд чулуу тавьчихад би итгэж байна. Бурхан танд боломжтой. Бурхан танд боломжтой. Би итгэж байна. Энэ чулуу талах болог гэж сууцгааж байгаа итгэлийн хүмүүсийг бид харж байна. Боломжгүй зүйл гэж юу ч байхгүй. Тэгээ энэ хоосон аяганд ус дүүрэг эн чинь нөгөө нэг тарин мэгзэм. Хоосон аяг байгаа бол очиод крантаа онгоод очиус гарна штэ. 홍해를 갈리셨던 하나님이 지금 한강을 갈릴 줄 믿습니다. 달이 나아졌어요. Эсвэл ингээ улаан тэнгисийг хуваасан бурхан эзэн таныг хан голыг хуваана гэж итгэж ингээ суух юм уу? Аль хэдийн гүүр бариад өгчихсөн шүү дээ. Тэгээ бурханд итгэх гэдгийг юу вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй байгаа. Тэгэл нөгөө нэг юм цуглаанууд ингээд хүмүүсийн амьдралын зорилго ба штэ. Өөр удам маг нэр хүнд маг тэр хүний доторх тэр хүсэл шунлыг нь хатгаад тий чи чинь бурхны хүн биш дээ илүү ингээ мундаг байна тэр хүмүүсээс магтаалыг авах хэрэгтэй үсттэй гэл пасторууд өөрсдөө ч их тэгэж амьдарч байгаа бурхны хүүхэд эмчиндээ би өстэй амжилттай байх хэрэгтэй сайн байх хэрэгтэй ингээд олон хүмүүс надад ингээд ямар мундаг юм бэ гэж хэлжээж бурхан магтагдах юм шиг амьдарч байгаа. 라면 짬뽕 이러다 나오더라는 거예요. 그걸 성령 받았다고 지금 교회들은 난리고 그렇게도 방언을 강조했던 그 이상한 목사 여러분 죽을 때 어떻게 죽었어요? 가장 무시무시한 온몸이 터져서 그냥 살을 뼈를 건들지 못할 만큼 고통을 받으면서 눈 아래 튀어나오고 피눈물을 나면서 나 예수 안 믿겠다고 거부하는. За ямар ч гэсэн Солонгосын тэр нэг бас нэг юм алдартай пасторуудын нэг юм байна л да. Тэгээд бас л элдв ийм янз бүрийн ийм шашинлаг ийм зүйлсийг их заадаг байсан хүн байгаа. Тэгээд цуглаан нь маш том, одоо ч том. Гэхдээ тэр хүн өөхөхдөө би Есүс итгэхэ болоо гэж хэлээд өгсөн байгаа. Шашны төгсгөл тэмэл байдаг. 그 교회 성장하고 부흥하는 비결을 배워가지고 모든 잡지 언론대에다가 여러분 광고 때리잖아요. 예언해주고 꿈풀이 해주고 사주풀이 해주고 그게 바로 뭡니까 그게 귀신 들린 거지 자기 속에 악마가 있어. Тэгээ ингээд Судааны ингээд зарим удирдагч нарыг харахаар ингээд бараг ингээд зүүдийн тайлж өгөөд л тэгээ ингээд ирээдүйн амьдрах иймэрхүү одоо чиглэлийг инг тэг зааж өгвөл залбираад шийдэж өгвөл эн чин тэгээд бараг нөгөө нэг ийм мэрэг төлгөөс ялгаатай юм уу? Чуулганы эзэн бол Есүс Христ. Тэр Есүс Христ бол диаволын ажлыг дураасан нэгэн. Бүхэл
хараал хийгээд гай зовлон загалмай дээр өөртөө өөрөөд бүхий л төгс дахил болсон байгаа. Жинхэнэ дахилж болох Есүс Христ. Бурхантай уулзах замыг нээсэн нэгэн. 제가 방언 기도의 일인가요? 물어보세요, 예수님한테. 얼마나 방언 기도를 많이 했는지. 그런데 내 안에 괴물이 안 나가요. Жишээ нь хайр хэлээр 무시무시한 괴물들이 залбирлаа гэд тэгээ хайр хэлээр айхтарсан яриад дараа гэллээ гэд миний дотор байгаа харанхуй сүнсний ажил нурахгүй бодол санаа маань шинжлэгдэхгүй байвал тэр нь зүгээр л хүмүүсийн өмнө хүмүүсийг хуурж байгаа мундаг юм шиг хүмүүсийг хуурж байгаа үйл явдал юм. 정신의 문제들이 나를 덮고 끌고 다녔었다니까요. Тэг ингээд харьцуулах сэтгэл, гомдол, атаархал 새벽까지 동틀 때까지 방언 기도하면 어떻게 되는? тэг намайг чирж явсан өдрүүд бий. Тэг шүнжин өөр сайтал хайр хэлээр залбираад өөрөөр хоолой маань халелуя яг ийм болсон болцолтой залбирч байсан уюудч байгаа хэдий ч тэглээгээд миний сүнсэнд ямар ч шинэ өөрчлөлт бий болоогүй хийгээд харин ч атаархал хорсол харьцуулалтууд намайг чирж амьдарсан өдрүүдийг л өнгөрөөсөн хүн бол би байна. 배고프면 쪼꼬파의 생각. 그래서 제가 물었어요. 내 방언은 하나님 나라 올라갈 수 있습니까? 나도 못 알아듣는데 어떻게 하나님께 갖고 가냐? 그래서 여러분 그 방언을 고린도전서 14장 2-р 1-р Коринт номын 14 дээр харь хэллийн талаар Паул тодорхойгоор хэлэхдээ 그리스도의 영을 가지고 기도해라. тэг хэрвээ би харь хэлээр залбирах юм бол 영으로 기도하지 않는 것은 마음의 열매를 맺지 못하고 오히려 악마만 커진다. тэг нэг Христийн сүнсээр Бурхны сүнсээр залбирах гэсэн байгаа. 오늘날 왜 여러분 Есүс Христийн сүнсээр л залбирахгүй юм болвол харь хэлээр залбирлаа гэд үр жимс гарахгүй юм. 한번 여러분 생각해 보세요. 세상의 말들은 어마어마하게 많이 하고 뭔가 은사 받은 것처럼 막 기도는 많이 하는데 열매가 없잖아요. 여러분 예배 실패했기 때문에 그렇습니다. 원죄 이전의 사건과 Төрөлхийн гэмнүгэл дэлхийд орж ирэхийн өмнөх асуудал хийгээд төрөлхийн гэм нүглийн асуудал бас одоо бидний асуудал. За эхлэл 1-ийн 2. За тэгээд эхлэл 3-ын 4 5. За Иохан 그래서 여러분 몸에 들어와 있어요. 그래서 여러분들에게 요한복음 8장 44절 8:44. 꽂아준 거예요. 너희는 너희 아비 Тэгээд Есүс бидэнд одоо нэг өөрийнхөө үед тухайн байгаа хүмүүс тандаж хэлэхдээ та нар эцэгчин болох диаволоос гаралтай хийгээд та нар эцгийнхээ хүсдгийг л үйлдэхийг хүсдэг хийгээд тэр нэхнээсээ алуурчин хийгээд түүний дотор үнэн байдаггүй. Тэрээр худал хэлэх бүртээ өөрөөсөө хэлдэг гэсэн байна. Бид нар энэхүү одоо төрөлхийн гэмнүглийн улмаас миний дотор миний үн рүүндээс болсон байгаа сатаны ажлыг нурааж Есүсийн уугийн бичигтээ нэгдэхгүй юм болвол чуулган бүр дотор амь эрэг хөдөлгөхөөс илүүтэйгээр хууль дүрмүүдэл хөдөлдөг тэгвэр нэг цуглааны барилга лаг барьдаг лаг тийм архитектур хүмүүс л болох болно. Матай 24:1-2 байна. 너희가 이 모든 것을 보지 못해 내가 진실로 너희에게 이르노니 Матай 하나도 돌 위에 남지 않는 24:1-2 дээр Херодын барьсан байгаа
одоо Иерусалимын сүмийн талаар гардаг байгаа. Тэгээд тэр сүмийн одоо сүр жавхлын ямар мундаг талаар ярих үед Есүс Матай 24:2 дээр хэлэхдээ та нарт би үннээр хэлье. Үннээр би та нарт хэлье. Энэ одоо гайхамшигт асар сүмчин нуран унах хийгээд чулуун дээрээ давхарлан үлдэхгүй гэсэн. 그래서 오늘날 성도들이 미련한 다섯 처녀와 같은 Тэгээд чуулган итгэлийг зөв заахгүй юм болвол чуулганы итгэгч нар мунхаг одоо нэг дэнлүүн тосгүй мунхаг 5 эмэгтэй мэд гэсэн үг юм. Тэгээд 5 талаантай газарт болж орхидог бас тэдгээр хүмүүс шиг. Тэгээд Есүс Христ байхгүй хүмүүсийн амьдрал өөрчлөлт шинжлэлт ирэхгүй байгаа учраас тэд эзэн минь гэдэг хэрнээ тэднийг ямаа хэмээн ялгах болно гэсэн байгаа. 이게 종교요. 마지막 사람들이 상태가 종교인이 되면 그걸 괴물이라고 하는 거예요. Тэгээд эдгээр одоо байдлууд нь шашинлаг 그래서 괴물의 хүний байдал юм. 전부 다 멸망시키는 것밖에 없어요. 서로 멸망하는 겁니다. 서로. 목사도 멸망되고 교인들도 멸망하는 거예요. 있는 자는 여러분 어려운 사람들을 억압해서 죽이는 겁니다. 이게 바로 율법의 굴레에서 못 벗어난 자들을 말씀하고 Хуулийн гинжнээс мултарч чадахгүй байгаа байдал бол шашинлаг байдал хийгээд хүмүүсийг өхүүлэх зүйлсийг хэлдэг байгаа. Харин бид нар Иохан номын 19:30 дээр гардагчлан Есүс загалмай дээр бүгдийг дуусгасан гэдэг тэр ерөөлийн дотор холбогдох хэрэгтэй. Тэгээ Есүс өөрийнхөө махан биеийн энэ амьдралыг дуусгахдаа хамгийн сүүлд хийсэн зүйлс нь бүгд гүйцсэн дууссан гэсэн үг байгаа. Харин бид одоо юуг эхлүүлэх гэж, юуг бий болгох гэж, дахин их барих байгуулах гэж Бурхны өмнө өгөөч гэж зогсдог юм бэ. Бурхны хүүхэд бол мөргөлдөөл амжилт гаргахад болно. 아니 안식일의 주인 되신 그분을 먹으면 하나님이 뭐라 그래요? 땅 끝까지 이르러 너는 내 증인이 되리라 하시니라. Тэгээ амралтын өдрийн эзэн болох тэр Есүс Христтэй хамт бий байх үед Үйлс намын 1:8 дээр гардагчлан Есүс биднийг тэдгээр хүмүүсийг газрын хязгаар хүртэл миний гэрчлэгч болно гэсэн байна. 자선단체에도 돈을 그냥 1,000억, 2,000억씩 주는 사람들인데 여러분들이 어떻게 해서라도 이메일 주소라도 알아가지고 예수사랑교회 여러분 목사님 영어 설교만 보내줘도 기적이 일어나. 아멘도 안 해 지금. 뭔 말인지 몰라서. 목사님이 그렇게 영어 잘할 줄 몰랐죠. 지금 AI 시대라 여러분. 모든 정부가 공유할 수 있습니다. 이 세상에 여러분도 알다시피 나아만 장군이 문둥병에 걸려 있었고 시달리는 사람을 싹 들여다보니까 그걸 봤잖아요. 여종이. Тэгээд бид нар нэг энэ дэлхий дээр асар их нэг юм мөнгөтэй амжилтанд хүрсэн хүмүүс байгаа. Бид нар тэр хүмүүсэд сайн мэдээний үгийг л дамжуулахад болно шүү дээ. Хуучин гэрээн дээрээс бид харах юм бол Нааман гэдэг жанжин элит гаралтай хүн байсан байгаа. Тэгээд тэр хүний зарц байсан Израиль охин Элиятай уулзуулж өгсөн байгаа. Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, Сатана зайл, ариун сэдвэр дэлхийн илгээлт. Элия тэгээд тэр Нааман жанжинтай уулзаад Йордан голд очиж 7 удаа булхал гэсэн байгаа. Өөр одоо ямар нэгэн зүйлийг түүний төлөө хийсэнгүй.
зөвхөн үгийг л дамжуулсан. Тэгээд Нааман жанжин эдгэрснийхаа төлөөгөөр 전도는 그런 응답이 있는 거예요. эдгэрснийхаа 아닌 것처럼 보이는. төлөө тэгээ асар ихэд баялаг Илияд өгсөн. Илия аваагүй. Тэгээ зарснаар нь авсан байгаа. 풀어줄 수 있도록 하나님이 여러분을 За ямар ч тач сайн мэдээ бол амь бол ингэж хөдөлдөг байгаа. 교역자가 가난하다. 거짓말하면 안 돼. 무능해서 그렇습니다. 무능해서. За цуглааны одоо ажилтан хүн ядуу. Би ядуу гэж хэлэх үү? Битгий худал хэл. Залхуу болохоороо тийм байгаа юм. 할 말 많습니다. 근데 안 합니다. 현장 가면 진짜 좋습니다. 우리 정장로님 알아요? 내가 옛날에 현장 Одоо нэг цуглаанаас өгдөг одоо тэр үйлчлэлийн мөнгөөр амьдрах боломжгүй байна гэж хэлэх үү. Тэгээ би нэрээ хэлэх юм зөндөө байгаа ч гэсэн хэлэхгүй төвчиж байна. 남자친구로부터 받아서 결혼 Тэгээ бид сайн мэдээгээ аваад гадаа гар амьдралд чинь бурхан юу хийхийг харна. Залхуу болохоро ядуу байгаа юм. 사람들이 너무 좋아하니까 이 복음이. 여러분 공황장애에 빠져가지고 여러분 고통스럽고 Тэгээ нэг юм сэтгцийн өвчнөөсөө болоод 받는 사람들에게 복음 딱 들어가면 зовж байгаа хүмүүсийн дотор сайн мэдээ бид нар аваачаад өгөхтөл 하나님이 영생 주교로 작정된 자가 그 사람 맞으면 어떻게 됩니까, 여러분? тэгээ бурхны одоо амь өгөхөөр авсан байгаа, шийдсэн байгаа тэр хүн байвал тэгээ юу болно гэж бодож байна. 한 1년 동안 계속 여러분이 양육해 보세요. 양육 후에 여러분이 그 사람이 해결됐다. 어떻게 할 거예요? Тэгээ тэр хүний одоо нэг жил та ингээд үгээр тэр хүмүүсийг татгалзуулаад үз тийм нэг хүнийг. Тэгээд жилийн дараа тэр хүн ингээд сэтгцэн нэрвэл олчлаагүй л танд ямар өрөөл өгөгдөн гэж бодож байна. Тэгээ үнэхээр амралтын эдрийн эзэн болсон байгаа. Биднийг энэ хуулийн гинжнээс гаргах хүч чадалтай байгаа тэр Есүс Христ 흘러가고 역사하는가를 дийг хүлээж авсан та бол энэ цаг үеийнхаа гол дүр юм. 여러분이 오늘 주일을 예배를 통해서 예수는 Та өнөөдөр энэ эзний өдрийн мөрөглөөр дамжуулан Есүс бол Христ гэдэг үгэнд үнэхээр зөвхөн тэр үгэн дотор л бай. Учир нь Есүс Христ гэдэг тэр нэрийн дотор нь амийн болон ариун сүнсний хууль бий гэсэн байгаа. Тэрхүү амийн сүнсний ариун сүнсний хууль нь би өөрийнхөө дотор байгаа хормоо сүнсний эрх мэдлийг нураах хүч чадлыг өгдөг хийгээд энэхүү нэрээр дамжуулан миний хүсэх ёстой цорын ганц зүйл бол зөвхөн ариун сүнсний дүүргэлт юм. Зөвхөн ариун сүнсийг хүсэж зөвхөн эзэн зөвхөн түн төвлөрөх үед тэр үеэс бидний сүнслэг нүдэл нээгдэн үнэхээр зүгээр нэг цуглаанд явдаг итгэгч биш харин үнэхээр өрөөгцөн тийм гэрчлэлтэй гэрчлэгч болоосай гэж өрөөж байна. Эмх самраагүй байдал бидний амьдралын бодол санааны төвийг ганхуулах мөч бүрд Есүс Христийн нэрийг дуудахтун. За хоосон байдал гэж юу вэ? Ингээд сэтгэлийг минь байнга гэж гуниглуулдаг. Тэ хоосон. Сэтгэл хоосон болгодог байгаа мó сүнс. Өнөөдөр ч мөргөл дуусчаад доошоо ийм арт хоол дээр очиод кофе уух юм бол мөргөл дээр сонсон үг нь дотор нь юу ч байхгүй хоосон болчихсон байдаг байгаа. Тэгээд үг хуваалцах форум хийх болсон чи зэрэг хоорондоо тэр үг байхгүй учраас хоорондоо хүний үгээр ярьдаг буюу зүгээр л одоо манай нөхөр ингээд тэр тэгээд гээд ийм л юм форумынхаа цаг дээр ярьдаг. Тэгээд за мөргөл өргөшлөө үлсний өдрөөс агчлаа гээ гэрлөөгөө явна. Тэгээ ийм л одоо итгэлийн амьдралаар хүмүүс ингэж цуглаанд явчихна. Ийм л дөрөвтэйгээр. Тэгээ бидний дотор эзний үг байхгүй хоосон байгаад хоосон хэвээрээ байгаад ах юм бол
Тэгээ харанхуй ингээ муу сүнс ингээ тэр хоосон газарт чинь орж ирдэг гэсэн байгаа. Тэг чимээгүйгээр харанхуйн сүнс тэг орж ирдэг байгаа. Тэг замаасаа төрсэн гудамжны муурнууд шиг. 그래서 온갖 고양이는 하면서 잔머리 탔어요. 여러분 고양이 한번 키워보세요. Та муур 자기에게 온갖 손질을 다 하게 만들어 버려요. 지가. муур ингээд яаж хайрлуулахаа мэддэг байгаа. Ингээд эзэн нь өөрт нь бүх анхаарлаа тавиулахад хүргэдэг. 부인에게 들어갔다고 생각해요. Тийм одоо муурны сүрэг эхнэрийн минь хоосон орон зайд орсон гэж бод. За тэгвэл нөхрийнх нь одоо үлцэн амьдрал үхлийн зам болно. 이제 등에 칼을 맞든지 아니면 어떻게 왜냐하면 자기를 무시하면 그렇게 돼요. 그리고 고양이들은요 잘 돌봐줘요. 아무리 돌봐줘도 고양이는 어쩔 수 없어요. 더 이상 말 안 하겠어요. 그 흑암이 들어가면 야옹이 흑암. За тийм нэг юм муур мэд тийм харанхуйн хүч орно гэж дотор хоосон орон зайд. 그 가정을 Тэгээд тэр харанхуйн хүч тэр гэр бүлийг тэр гөр орныг захирч эхэлнэ. 반려견이죠? 개잖아요. 정확히 말하면 사람들이 개라는 이름을 안 쓰더라고. Та нэг тэжээвэр амьтад гэж бид нар ярьдаг штеп гэртээ тэжээдэг. Яг үнэндээ нохоо муур штеп тэр чинь. Та нарын тэжээж байгаа тэр тэжээвэр амьтан, гэрийн тэжээвэр амьтан нохоо муур чинь тэр гэрийн эзэн байдаг байгаа. Эзэн болсон байдаг байгаа. Нохооны богч ажиллуулаад жаах шиг одоо юу яачин нөгөө нэг юу аахгүй хөл дараа дээр амис өмсөг гэл би савнгаар угааж болохгүй энэ үсийг надад зориулсан амтнд зориулсан шампанаар гэл угаана гэх. 그러면 전부 다 자신들이 통치하려고 그게 괴물. Тэгээд эзнээ нөгөө нэг контролдох гэж оролддог тийм ээ тэргээр амьтад нь эзнийхээ эзэн байх гэж. 그래서 내가 나를 통치할 수 없으니까 이제 자꾸 뭐 합니까? 브레이크가 안 잡히니까 자꾸 이제는 감정은 상하고 분열과 분노가 찾아와요. 원망 Тэг хүн ингээд өөрийгөө ингээд захирч ингээд дийлэхгүй болохоро машин брейк ажиллахгүй. Тэг үргэлж ингээд сэтгэл хөдлөл нь байнгын ийм гомдолтой уур хилэнтэй. Тэг бодол санаан дотор үргэлж хуваагдлын байдалтай. 생각이 분열되니까 감정이 여러분 내면의 중심을 흔들어 버리잖아요. 그래서 정체성이 무너져 버리는 겁니다. 사람이라는 정체성 자체가 Тэгээд эцэст нь хүмүүс хүн гэдэг 그래서 тэр нөгөө нэг identity хүн гэдэг мөн чанараа алддаг байгаа. Тэгээд хүмүүс ингэж хэлдэг штеп би бинийгаа нөгөө нэг нохооноос дормоор гэнтэр гэд. 그래서 마음을 자꾸 버리는 그런 마음을 통해서 흑암이 타고 들어오니까 만족이 여러분 사라져 버리는 건 만족감이 없어요. Тэгээ ийм хоосон орон зайд харанхуйн хүч орж ирэх юм бол хүн ийм сэтгэл ханамж гэдэг зүйлээ алддаг байгаа. 예수 그리스도의 그 생명까지 얻어갖고 영원한 생명까지 Бид мөнхийн амь хүртэл
авч тэ мөнхийн амийг хүлээж аваад хожим одоо ингээд бурхны хаанчлалд орох боломжтой. Тэр амьтаа хэрнээ бүр юм хэрнээ ямар ч юм амьдралын сэтгэл ханамж байхгүй. 왜 여러분 만족감이 사라집니까? 예수는 그리스도. 그것이 거기에 대한 무감각이라고. 그래서 감정이 굉장히 무기력한 거예요. 노래 한마디 하면 될 건데 그냥 목사님 딱 틀어주면 되는데 목사님 틀어주고 핸드폰은 다 갖고 다니고. За хүн бүр одоо ингээд гар утастай байгаа. 중에 하나라도 좀 들어봐. Тэгэхээр нэ ингэж цэглааны магтан дуугч 7 хоногт бараг ганц удаач тавьдаггүй. 주일날 메시지 30분으로 내가 하도 어떤 분 지나가고 힘을 머리를 탁 받고 걸어가길래 За нэг одоо манай нэг тэтгэгч нөгөө нэг ингэж бүр ингээд толгоогоо ингээд гудалгаад яваад байгаад би хойноос нэг дуудсан чи бүр ингээд бүр юу бодож байгаа юм бүү мэд тэр сонсохгүй явж байгаа. Хойноос нь ингээд зогсон чи гинт амарч чад би гар уцаа үг гэд. 예수사랑교회 가입도 안 해놨어. SR цуглааны YouTube channel-д бүртгүүлээчгүй байдалтай байгаа. 가입 누르고 예수사랑교회 메시지 틀어줬어. 이거 이렇게 누르면서 좋아요 누르고 이제 가라. 이거 들으면서 이렇게 가라. 귀에다 대고. 그러면 머리는 안 숙일 거 아니야. Тэгээ ингээд би сонсонгоо яв гэдэг ингээд YouTube ингээд нэгээд SR цуглааны homepage руу оруулаад өгсөн байгаа. Тэг ядаж л гадар ширтэж явахгүй болно шүү дээ. 혼돈이라는 그 괴물이 들어있어서 그러면 감정이 무기력하면 뭐가 찾아와요? 제일 많이 찾아오는 게 뭐예요? 중독의 문이 열리는 거예요. Хүний нөгөө нэг юм сэтгэл хөдлөл юм гуниг гутрлын юм байдалтай байх юм бол донтолтын үе талга нэгддэг байгаа. Арх, мөрөгтэй тоглоом, одоо секс, мелатонин, гостов гэх мэтчлэн. 중독의 문이 참 열리는 거예요. 사탄은 이렇게 문을 열어주잖아요. 중독의 문. 그래서 모든 영적 관계가 다 무너지기 시작합니다. 이게 율법의 굴레에서 벗어나지 못한 사람들이에요. 오늘 이 문제 그리스도로 해결하시라고 우리에게 약속해 주셨습니다. Тэгэхээр асуудлыг Есүс Христээр шийдвэрлээрэй гэж Библи бидэнд Есүс Христийн нэрийг өгсөн байгаа. 언약을 깊이 생각하라는 거예요. Тэг чуулган хэрхэн ялалтанд хүрдэг вэ гэдэг тэрхүү амлалтын грек гүнзгий бодогтон. Бурхан Есүс Христийг нэлээд илгээсэн учир шалтгааныг бид үнэхээр хурдан зөв гүнзгий олж мэдэх хэрэгтэй. Голготын толгойд дээрх загалмайн үхэл амьдлаар дамжуулан Бурхан бүхий л асуудлыг шийдвэрлсэн байгаа. Тэгээ ийм залхуурлын ийм сүнслээ амьдралгүйгээр Есүс бол Христ, донтолтын үе хаалгаар орлоггүйгээр тунхаглал Есүс бол Христ. 여러분 창세기 3장 15절의 그 흐름은 요한계시록 21장까지 계속 흘렀다라는 성경의 중심입니다. 그래서 그리스도 가진 사람은 망대라고 하고 그리스도를 가진 사람은 그리스도의 여정 속에 있다고 그러고 그리스도를 가진 사람은 그리스도의 이정표가 있다고 하는 겁니다. Тэгэхээр Есүс Христтэй байгаа нэгэнд тэ Бурхны тэр замын тэмдэг харуулын самхаг бид нар ингээд амьдралын чиг баримжаагаа харах тэмдгүүдийг Бурхан бидэнд өгдөг байгаа.
хэн байсан ч Христэд зүрхэндээ итгэж 구원에 이르느니라. амаараа хүлээн зөвшөөрөх юм бол тэр хүн авралт хүрэх болно. 그래서 자꾸 풀려야 산다. 풀려야 산다. 이거 부르세요. 오늘 지금. 풀려야 산다. 자꾸 풀어야 돼요, 여러분이. 이렇게 힘 빼고요. 풀려야 된다. За хамтаа нэг магтан дуу дуулцгаая. 능력 있어야 돼, 능력. 경건에 모양은 있으면 안 돼요. 능력 있어야 돼, 푸는 거. 묶여 살다 보니 한숨만 쌓이고 불길 없어 눈물만 흘렸네. 주님 이름 부르니 사슬이 끊기고 웃음이 나네. 자유가 오네. 풀려야 산다 예수 이름으로. 풀려야 산다 한도 풀리네. 묶였던 내 삶이 춤을 추네. 그리스도 이름으로 풀려야 산다. 내 손은 그리스도. 우리는 하나님 자녀. 어느 문제? 자기야, 하나, 성령, 성막, 세계, 세상 걱정 등에 짐처럼 얹히고 원망 속에 길 잃고 헤맸네. 이제 그러지 마세요. 주님 손길 닿으니 마음이 열리고 평안이 오네. 기쁨이 오네. 풀려야 산다 예수 이름으로. 풀려야 산다 한도 풀리네. 묶였던 내 삶이 춤을 추네. 그리스도 이름으로 풀려야 산다. 그리스도 이름으로 풀려라 풀려야 산다. 더 오래 하면 안 돼요. 그리스도 이름으로 풀려. За Христийн нэрээр бид тайлагдж байж амьдрнаа гэсэн дагуулгатай магтан дуу бид хамтаа дууссан байна сая. За яарсан сая мөргөлийн өмнө нэг өрөөнд дотор манай эхнэр орж ирэнгуут нь би нэг магтан дууныхан багийнх магтаал эхлэсэн үед би эхнэртэй очоод магтан дуу дуул гэсэн чинь чадахгүй юм юу байдгийг ингээд тэгсэн байгаа. За амарч байсан нэг өдөр одоо самууны манай ихнэр ингээд энд гарч ирээд энэ магтан дуулах өдөр ирэх байх гэж бодож байна. Нэг их ийм элит итгэх гэж оролдох хэрэг байхгүй. Христэнд хэр сайхан. Жохоо ингээд чөлөөлөгдөх хэрэгтэй ингээд Голготын толгойд дээр тунхаглагдсан байгаа нэг үг. Тэр ганц үг бол бүгд гүйцэлдлээ. Бүгд дууслаа гэсэн үг юм. Бид энэ бүгд дууслаа гэдгээс бүх зүйлийг эхлэх хэрэгтэй.
것이 없고 병든 것이 없고 사자들이 집을 먹고 이렇게 Бурхны хаанчлалд хүн л орох боломжтой. Зөвхөн хүн. 사자 입에 손도 집어넣고 안 물어요. 사자 혓바닥을 가지고 놀아도 우리들에게 반겨요. За тэр одоо бид Бурхны хаанчлал дотор ингээд хожим ингээд хүн ямар ч аратан амьдтай хамт байсан ч гэсэн хүүхдүүд арслангаар тоглосон ч 땅에 버리고 тэгээд арслан бар хүмүүсийг барихгүй тийм одоо 사자 같은 성질 тийм хаанчлал гэж хэлсэн байгаа. 이런 모든 것들이 사라지고 Тэгээд бид өөрсдийнхөө дотор амьтналаг, аратналаг тэр чанаруудаа энэ газар дэлхий дээр үлдээгээд хамтаа мөнхийн улсын хүмүүсээр амьдарцгаая. Есүс Христ бүгд гүйцэллээ гэж хэлсэн байгаа тэр үг. Хэрвээ намайг миний амьдралын эхлэл болсон юм бол надад ямар гутрал, няцрал, сэтгэл одоо гутрал байна гэж тэг бүгд гүйцэллээ гэдэг үгээр энэ дэлхийн бүхэл зүйлээ эхлүүлэхэд өөр асуудал болох зүйл үгүй юм. 이루어진 언약 위에 지금 우리는 걷고 있잖아요. Бид аль хэдийн дууссан байгаа, бүрэн бий болсон байгаа тэр амлалтын гэрээний дээр алхаж байгаа хүмүүс юм. 해석할 수 있는 빛 대신 그리스도로 얼마든지 조명할 수 있는 힘이 어쩌나. 혼돈의 문명 위에 처음 언약이 여러분 임했던 날을 기억하세요. 예수는 그리스도 Есүс бол Христ гэдэг энэхүү амлалтын үг хаан тахилч 이 힘이 зүнж 되면서 болох тэр хүч чадлууд итгэлийн хүний биеийн дотор тасралтгүйгээр хөдөлдөг. 땅에 탁 내려놓고 다 이루었다 시작. Бурхан ертөнцийн төвд өөрийнхөө төвийг тэр Голготын толгой дээр зогсоогоод бүгд гүйцэллээ гэж тунхагласан. 왜 우리가 시달려? Энэ одоо бүрийн шалгагдан нотлогдсон байгаа энэ хүү сайн мэдээ бидэнд байна. Юундаа сорилтонд орно вэ? 사무엘로 다윗으로 다니엘로 이사야로 예수사랑교회까지 이어졌죠. 그래서 세상의 모든 과거와 문제를 영원한 그리스도 안에서 우리는 해석할 줄 알아야 돼요. Бид энэ дэлхийн бүхий л үйл явцыг мөнхийн эзэн Есүс Христийн дотроос 때문에 못 살겠다 그러지 말고 남편이 дахин тайлбарлаж сурах хэрэгтэй. 부인 때문에 상처받아가지고 나는 Эхнэрээсээ нөхрөөсөө болоод би одоо зовж байна, зүдэрч байна гэж бүх хэл. 이런 고백이 나와야 된다. Тэрийг одоо эхнэр минь эсвэл нөхөр минь миний эрүүлийн үд хаалга болсон гэдэг тэр гүшгэр болсон гэдэг тэр итгэл миний дотроос төрөх хэрэгтэй. 5절에 고백하잖아요. 지난날의 모든 과거 형들이 나를 애굽에 팔았고 형들이 지금 근심하고 있고 슬퍼하고 있고 낙심하고 한탄하고 있지만 Эхлэл намын 45-ын 5 дээр чигтээ Йосеф хэлэхдээ "Тэ ах нартаа хандаж хэрэг та нар надаас урвсан гэж одоо өөрсдийгөө зовоож байгаа бол бүр санаа зовоо гэсэн. Тэ бурхан намайг энэ дэлхий рүү амийн төлөө эхэлж илгээсэн гэсэн байгаа. Амьдралд минь тохиолдсон байгаа бүхий л үйл явдлыг бид нар итгэл дотор шинээр тайлбарлаж сурах хэрэгтэй. 흑암이 덮였던 시간조차 사탄의 유혹에 머물렀던 그 수많은 날들까지도 하나님은 나를 치료하시고 나를 새롭게 세워 주셨다. Тэг бүхий л одоо цаг үед тэг бурхан намайг хайсан мэд санагдахаар тэдгээр өдрөдөж бурхан намайг эмчилж бурхан намайг 응답의 배경이 된다라는 이 харж хандаж байсан. 확신하십시오. 자꾸 율법에 굴레서 더
벗어나지 않으려고 하는 그 괴물 빨리 그 없애버려 깨뜨리세요. 그래서 나는 성육신하신 그리스도를 따라 나의 운명을 바꾸시는 분이 계셨기 때문에 모든 문제 Бүх асуудал Есүс Христ надтай хамт байгаа учраас бүх асуудал дууссан. 하나님이 오셨잖아요, 나의 주. 너는 나를 따라오기만 해. 그리하면 내가 사람 낚는 어부로 만들어 줄 것이다. 따라오되 그냥 따라오지 말고 너의 자아를 깨뜨려라. 너의 자아 괴물. 그 뱀 십자가로 박아버려라 그냥 뱀 대가리를. 그래서 십자가 짊어지고 나를 따라오라는 거. Есүс тэгээ загалмайг үрээд намайг дагаж хэлсэн байгаа. 자꾸 내가 포기하고 За үргэлж би шантарч 나를 억누르던 운명을 꺾는 шантрахад хүргэдэг намайг 하나님이 예배 дарамталж байсан тэр хүч чадлыг нураах тэр арга зам болвол Бурхны чуулганд дүрж байгаа Бурхны урилга юм. 하나님은 초청장을 보내는 거예요. 안 올? 목사님 나 돈 벌러 가야 돼요. 그럼 내비두라. 땅 사러 가요. 내비두라. 뭐 그런 놈들 다 내버려둬. 네가 아무나 잡아가지고 하나님의 초청해 주셨다. 들어오라고 그래라. 그리스도 옷만 입고 오면 됐거든. Тэг ингээд би мөнгө олох хэрэгтэй, би газар худалдаж авах хэрэгтэй. Гэвэл тэр чигээр нь орих. 그 사람을 통해서 하나님은 당신의 Тэг 역사를 би Есүс Христийн хувцсыг өмсөд орж ирж байгаа хэнийгч бай зүгээр л өөр. 그래서 여러분들은 하나님의 초청장을 받아가지고 오셨기 때문에 아무 것이 없을수록 좋은 거예요. Тэг бид Бурхны 도 좋은 거예요. 못나도 좋아요. 다 괜찮아. урилгын дагуу ирж байгаа учраас 법에 굴레에서만 бидэнд юу ч байхгүй байсан ч боловсралгүй байна уу, юугүй байна уу, байхгүй байх тусмаа сайн. Тэгээ хуулийн гинжнээс чөлөөлөхөд болно хам залбир сая амьд оршиж Бурхан эзэн минь өнөөдөр хуулийн үзэл нь хүнд амийг өгдөггүй гэдгийг мэдүүлсэн Бурхан эзэн тань баярлалаа. 안식일의 규칙인 날이 아니라 사람을 살리는 회복의 날이라는 것을 우리들에게 가르쳐 주시니 Амралтын өдөр нь ямар нэгэн дүрм журмын өдөр биш харин хүнийг амьтаа болгох тэр амийн өдөр гэдгийг мэдүүлсэн Бурхан эзэн тань баярлалаа. Жижиг сажиг асуудлуудын өмнө жижиг зүйлсээр 이런 살인의 저주가 그리스도 이름으로 끊어지게 하옵소서. улмаас сэтгэлийн готрал, сэтгэлийн шарах, гүнзгийрэх тэдгээр зүйлсээс чөлөөлөх болтугай. Юу ч биш зүйлсийн төлөө байт тэмцдэг, 무시를 당한다고 생각하면 хүмүүстэй мууталцдаг тийм байдлаас ариун сүнсний дүргэлт тийм цаг байхад ирүүлж өгөөч. Хэн нэгэн намайг үл томсорлож байна гэдэг үзэл бодлынхаа оронд ариун сүнсэн дотор илүү гүнзгий орсон цаг байх болтугай. 우리는 오직 그리스도 속에 들어갈 수 있도록 은혜를 더하여 주옵시고. Хэн нэгэн намайг хугацаанд дарахыг оролдож байгаа юм шиг мэдрэмж төрөх үед ч зөвхөн Христийн дотор, сайн мэдээний дотор 수용하지 못 ороход туслах болтугай. 모든 완악한 흑암의 저주가 그리스도 이름으로 내 몸에서 떠나는 역사가 시작되게 하옵소서. 생활이 어려워져서 환경이 참으로 힘들어서 이런 핑계대지 않고 이제는 다 이루었다로 시작할 수 있는 하나님의 자녀들이 되게 하옵소서. Бүгд дууссан гэдэг үзэлтэй гэдэг тэр үгээр 모든 사람들을 살리는 그 일에 бүх зүйлийг эхлүүлдэг итгэлийн хүн байлгаж хүн бүрт амийг дамжуулах ажилд хүчээ зарцуулдаг нэгэн байлгах болтугай. 하나님이 나를 알고 부르셨음을 인정하고 지금 우리 속에 언제나 항상 함께 계심을 시인하는 자가 되게 하옵소서. Эзэн Есүс Христ үргэлж бидний дотор хамт байдаг гэдгийг өчн хэлэх тэр итгэлийн амьдралаар
амьдруулах болтугай. 하나님을 속이려고 드는 가증스러운 언어들, Бурхныг хурахыг орголддог үгсүүд 말할 빌미를 찾는 이 흑암의 세력으로부터 길들여졌던 것들, 이제는 예수 그리스도의 이름으로 산산이 무너지는 날이 되게 하옵소서. харанхуйн хүчний бүхийлүүл сүд Есүс Христийн нэрээр нуран унсан өдөр байх болтугай. 오늘 종교성으로 울고 있는 자신의 분노가 그리스도의 이름으로 산산이 깨어지는 날이 되게 하옵시며 Шашинлаг байдлынхаа улмаас 생명들이 уйлахад хүргэдэг бүхий л бодол санаанууд Есүс Христийн нэрээр таслагдах болтугай. 사랑하지 못하게 내 영혼을 장악하고 다른 사람들의 어려움을 들여다보면서도 잔혹함으로 웃고 있는 비열한 그 괴물들이 오늘 예수 그리스도 이름으로 산산이 무너지는 날이 되게 하옵소서. 오늘 경건과 Өнөөдөр сүсэглэл, 율법들이 дүрм журам, 벗어지게 하옵시며 хуулийн үдэл санаанууд бидний дотроос суглагдан гарч Есүс Христтэй уулзсан өдөр байх болтугай. 하나님의 아들 예수 그리스도를 영접하는 날이 되게 하옵소서. Бурхны хүү Есүс Христийг хүлээж авсан өдөр байх болтугай. 그래서 율법의 굴레에서 완전하게 벗어나 이젠 하나님의 나라 Хуулийн гинжнээс бүрэн чөлөөлөгдөж 성령의 사람 되게 하옵소서. Бурхны зөвхт байдлын дотор амьдрдаг ариун сүнсний хүнээр удирдах болтугай. 오늘 손 마른 자들처럼 딱딱하고 굳어져 버리며 지금 짓눌린 흑암의 세력들이 Өнөөдөр бидний зүрх сэтгэлийг хадууруулан амьдралын мэн дээр бодол сэтгэлийн мэн дарж байгаа бүхий л харанхуйн сүнсний хүч чадал Есүс Христийн нэрээр нуран оньох болтугай. 예수 그리스도의 이름으로 Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.